OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. Сайн бацхан уу, өнөөдрийн подкастын ээлж дугаар эхлэж байна. Ингээд OKR менежментийг олон нийтэд таниулах зорилготой. За түүнээс гадна ер нь байгууллагын бүтээмжийг, байгууллагын сарын ашгийг, жилийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой энэ менежментийг олон нийтэд одоо түгээх ажлыг үзэгч та бүхэндээ хүргэх зорилгоор OKR Expert сувдаг би урьж авчаад байна. Та бүхэн өнөөдөр бидний ярилцлагаар юуг үзэж сонирх вэ гэвэл хэрвээ одоо байгууллагад ажиллаж байгаа хүний нөөцийн менежер, санхүүгийн менежер, маркетингийн менежер, одоо карьер хөөж байгаа залуучууд байгаа бол байгууллагынхаа одоо даргынхаа хамгийн их хүсдэг тэр зүйлийг хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх тухай тэр арга зүйг битээр ярилцах болно. Ингээд сувдатайгаа яриагаа эхлэе. Ер нь сувдаа маань одоо энэ OKR менежментийг Монголд нэвтрүүлэх болсон шалтгаан гэх юм уу? Ер нь энэ OKR-тай яаж яваад холбогдчихвоо? Гів гинтл одоо нэг OKR Mongoliaг гараад ирсэн. Энэ бол мэдээж сайн менежерүүдийн хувьд их сайхан зүйл. Тийм менежментийнхэнд Монголд менежментийн салбарт байж байгаа хүмүүсийн хувьд энэ бол юу тийм зочин бас баярлам сайхан мэдээ байсан. Та үүнтэй яагаад холбогдчихвоо? 2021 оноос л ер нь OKR гэж танилцаж эхэлсэн л дээ. Одоо 4 жилийн өмнө. 4 жилийн өмнөөс тийм. За тэрнээс өмнө би чинь өөрөө хүний нөөц те Америкт хүний нөөцөөр магистр хамгаалчаад Монголд ирээд бас нэг банкны салбаруудад энэ тэнд ингэ зөндөө ажилласан л да. За энэ дээр бол бид нар яадаг байсан бэ гэхээр ажлын гүйцэтгэлийг үнэлээд KPI ашиглаад ингэж явдаг байсан. За тэнгүүд бас дээрэс нь ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд чинь нөгөө хилтэс газар нэгжүүд бүгд нөгөө төлөвлөгөөгөө боловсруулад хүний нөөц рүү ирдэг те хүний нөөц нь тэрийг ингэ хэн чамдаг. За ингэж явангууд ерөөсөө бидний төлөвлөгөөнүүд үнэхээр зөв KPI-дад үзэнгүүд тодорхой хэмжээний хувьд хүрчээд тэрийгээ цааш нь сайжруулахгүйгээр ингээд үлдээгээд ингээд явдаг байсан юм дүр зургууд бас харагддаг байсан байхгүй. Ер нь бол энэ нөгөө гүйцэтгэлийн системийг яаж сайжруулах вэ гэдэг талаар нэлээд судалсан л да. За ингээд явж тал ямар ч лээс OKR гэдэг юм маш чухал юм байна. Тэр ялангуяа одоо энэ технологийн компаниудаас хэрэгтэй юм байна гэд. За хамгийн анх энэ сургалтыг авч ирсэн. Тэгээд энэ бол ерөөсөө бид нэр систем одоо энэ OKR гэдэг систем ер нь тухайн үед бол зөвхөн OKR гэдэг мэдлэг байсан байхгүй юу? Систем гэж ердөөс ойлгоогүй. За тэгээ OKR-ийн фреймворкийг ингээд ойлгож авчаад за яг ингэх ёстой юм байна тий. Ер нь бол энэ ойлголтын маш сайн гүнзгий ойлголтыг авчирчаад Монголдо зааж эхэлсэн тий. Тэгээ ер нь бол энэ OKR хэрэгтэй юм. За OKR-аа заагаад эхэлсэн. Дээрэс нь одоо нөө байгууллагууд дээр ингээд хэрэгжүүлээд эхэлсэн. За тэгэнгүүт энэ ердөөсөө бас л явж өгөхгүй байсан. Яг гэвэл тий зөвхөн би мэдлэг авцсан бүртлөө чадна гэж бадсан тий. Тэгтэл ердөөсөө яг энийг байгууллагууд ингээд байгууллагууд дээр буулгаж ингээд 100% одоо гүйцэтгэл болох нь их хэцүү байсан. Байгууллагын соёл болтол нь хэрэгжүүлэхэд хэцүү байсан. Тий, соёл болтол нь хэрэгжүүлэхэд. За тэгээд ингээд явжсэн чинь 2025 онд сая OKR International-ийн сургалтыг аваад одоо Nick Manny гэдэг одоо CEO байгаа. За тэрнтэй ингээд яг холбогдоод сургалтыг нь аваад тэрний дараа би ингээд Монголд одоо энэ OKR хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Яг яаж хэрэгжүүлдэг юм бэ гэсэн чинь франчайз санал болгосон. Тэгээд бас ингэж хэлсэн. Ер нь OKR-ыг те Монгол улс ингээд авч хэрэгжүүлснээр чи аягүй том үйл хийж гин, аягүй том зүйл хийж гин те Монголын бүхий л байгууллагуудад одоо туслах те одоо энэ Монгол улсынхаа бүр илүү одоо дараагийн төвшөнд аваачхад одоо жижиг компаниас л хувь хүнээс л эхлэн штэ. Тэгээ тийм учраас чи ийм одоо энэ системийг оруулж ирж байгаа чинь баяр хүргье гэж бас нэг баяр хүргэжсэн л та. Тэгээ энэтэй бол би бас санал нийлж байна. Яг гэвэл бид нар одоо бүхий л компаниуд энэ OKR гэдэг энэ системийг нь бас хэрэгжүүлээсэй л гэж боддог тийм. Зөв. Тэгээд бүр франчайзыг авчаад. Тэгээ франчайзыг авчих юм бол хэрэгжих юм байна гэдэг хэлмжлэл яваад байна. Одоо энэ OKR International сургалт бол дэлхийд хамгийн анх удаага одоо магадлал итгэмжлэгдсэн баггүй юу? Бусад байгууллагуудын бусад одоо энэ OKR-ийн сургалт өгж байгаа газруудын одоо сургалтууд нь магадлал итгэмжлэгтэйгүү гэж одоо ISO стандарт руу орсон гэсэн үг юм уу? Арай өөр үү? Магадлал итгэмжлэгийн байгууллагууд байдгийг. Олон улсын. Тийм одоо нөгөө ямар сургалт заах гэж байгаа тэрийгээ тэр магадлалын газар руу явуулж тэд нар яг энэ OKR хэрэгжүүлэхэд үр дүнтэй тий зөвлөх үйлчилгээний энэ үнэ гэсэн энэ үнийг яг ингээд маталдаг тийм байгууллага байхгүй. За тэгэхээр тэр нь ганцхан одоо нөгөө энэ OKR-ийн мэдлэг өгөөд зогсохгүй. Тэгээ дээрэс нь яаж хэрэгжүүлэх аргачлал бас гарын авлага тий бүх юмтайгаа ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэгээр их хадслаг. Тэгээ дээрэс нь тий сертификатчулдаг. 21 оноос хойш одоо 25 франчайз авах хүртлээ тий хэдэн байгууллагууд та энэ OKR менежментийг хэрэгжүүлээд үзчихв? Зүгээр тоог нь анзаархад. За одоо ингээд нөгөө мэдлэг мэдээлэл өгсөн энэ байгууллагуудыг ингээд одоо энэ хүртэл ингээд яваад үзэхэд 85 гаруй байлээ. 85 орчим компанид. OKR International-ийн бид нар франчайзыг авсан. OKR International бол ердөөсөө дэлхийн 30 гаруй салбарт ер нь Fortune 500 гэж байгууллагууд байдаг шүү дээ тий. Тэр байгууллагуудаас зөвлөд ингээд явцсан байгаа. За тэгээ тэр туршлагыг бид нар одоо франчайз гэдэг бол ердөөсөө copy and paste шүү дээ тий. Тэгээ тийм учраас тэр том одоо тэр зөвлөхтэй тэр олон байгууллагуудад ингээд зөвлөд явцсан энэ үр дүнтэй хэрэгжсэн энэ байгууллагууд
байгууллагуудын ноу хавыг бид нэр Монголд одоо системээр нь ингэж оруулж ирсэн бас айгүй үнцэнтэй гэж би бас ойлгож байгаа. Одоо ингээд энэ системтэйгээр ингэж оруулаад ирэхэд тэр хэрэгжүүлж байгаа байгууллагууд бол бүр тэс ондоо тесрэлт гарч байгаа байхгүй юу? Энэ бол тий. Зүгээр байгууллагын нэрийг мэдээж нуслах бах тий эндээ зорчиж байгаа. Тэгэхээр зүгээр салбараар нь л хэлж л та. Ямар салбарт ямар тийм сонин өсөлт үзүүлсэн бэ? Финтек салбар гэж хэлэх юм байна тий. За финтек бүх нийт ажлаа бид нар чухал гэж үзэхгүй тий. Тэр тодорхой гол юм дээрээ төвлөрнө. Энэ жил бид нар ямар үр дүнтэй байсан бэ? Энэ улирал ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг одоо гаргаж ярьж. Зөв финтек маань одоо нийт 4 сая хэд байгаад сарын ч юм улирлын жилийн өсөлт нь хэдэн байсан? Хэд дахин байсан ч юм уу? За энэ өсөлтийг бол бид нар ингэж үздэг. Та бүхэн мэдж байгаа те бид нар 20% одоо төлөвлөгөө гаргаад 80% одоо нөлөөлөл авч ирдэг гэсэн үг. 80% дээр нь үр дүн гардаг. 5 дахин. Төврөг талаас нь яг хэдэн төгрөгийн орлоготой компани хэд болсон юм? Тийм тоо манай үзэгчдэд сонирм байх гэж байна. За ер нь бол төлөвлөгөө бол 100% биелсэн гэж үзэж байгаа те. Гэхдээ тэр нөгөө тухайн одоо тэр зорилтод хэмжүүр байгаа те. Мөнгө 5 дахин өссөн тийм үзүүлэлт гарч ирсэн. 5 дахин. Хэрвээ 5 тэрбум байсан бол 25 болсон гэсэн үг. 1 тэрбум байсан бол 5 болсон гэсэн үг шүү дээ. Тэгсэн гэсэн. Зүг. Яагаад тэгвэл OKR-ыг хэрэгжүүлсэн байгууллагад ийм өсөлт гарч ирээд байгаа юм? За OKR-ыг хэрэгжүүлэх гэдэг бол ердөөсөө бид нар бүх нийт ажлаа ингээд чухал гэж бодоод байдаг. Ажилтны нөгөө нуруунд дээр маш олон ажлууд ингээд аваардаг тий. За энэ дээр төвлөрөхгүйгээр бид нар хамгийн чухалтай төвлөрдөг. Үр дүндээ төвлөрдөг. Тийм учраас одоо энэ OKR систем ердөөсөө ажилладаг. Одоо манай нийт байгууллагуудын бараг 90% 50 хүртэл ажилтнтай. Монгол улсын хувьд. Ийм болохоор OKR ажилласан маа гэдэг нэг кейс хэлээд өгч. Ямар болохоор ажилласан? Том жишээ бол ердөөсөө энэ OKR-ыг сурснараа тий менежерүүд гардаж одоо зохион байгуулж байгаа менежер гэх юм уу те хамгийн гол нь тэр байгууллагын одоо тэр төлөвлөгөө гүйцэтгэл болгодог хүмүүс бол хэн бэ? Тухайн менежерүүд л байж таарна шүү дээ те албаны дарганаар байж таарна те тэгэхээр тэр албаны дарганаар энэ ажилтнуудыгаа яаж удирдах гэж хийлгэж гэн энэ хийлгийг харах техник те одоо тэр төлөвлөгөөндөө хүрэх тэр зорилтод тэр хэмжүүртэй очих тэр болтол нь тэр албаны дарганаар энэ үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр үүсгэний албаны дарга эсвэл одоо ерөнхий тогооч, мастер тогооч, эсвэл одоо за үйлдвэрийн дарга тий? Эсвэл нөгөө цэхийн ахлагч гэдэг юм уу тий? Эсвэл хүний нөөцийн дарга тийм үү? Иймэрхүү хүмүүс сурчвал тий? Саяны өсөлтийг үзүүлэх боломжтой. Ойлгож болох уу? Зөв. Угаасаа л бидний одоо байгууллагын ажилтнуудын ур чадвар сайжирч ээж тий байгууллагын ажилтнууд нийт ажилтнаараа дээрэс нь зэрэг удирдах байгаа тэр менежерийн төвшингийн ажилтнуудын ур чадвар нь сайн байж ээж тэр чин байгууллагад өсөлтөнд хүрнэ тий. Тэгээ дээрэс нь тэр менежерүүдэд хүртэл өөрсдөд нь одоо мэдлэг хөрөнгө оруулалт болно шүү дээ. Ер нь аливаа байгууллага OKR-ыг аваад дуусчлаа эсвэл одоо алдчихлаа. OKR-ыг аваад үр дүн гарсангүй гэж бодъё. Тэ. Хэрвээ үр дүн гараагүй бол ихэнхдээ юун дээр алдах бол одоо системээр нь хэрэгжүүлээгүй гэж хэлээ да. Системээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй тий. Мэдээж яг ямар нэгэн байдлаар альва зүйлийг хийхэд би юм олоод мэдчихлээ. Мэдснийхаа дараа даруй тэрийг шууд хэрэгжүүлж чаддгүй тий. Тэрэнд ч степ тасан зохицол гэж нэг юм байдаг тий. Тэгээд гарт орно гэж яадаг. Хойноос нь түлхэх нэг хүн хэрэгтэй шүү дээ тий. Тийм учраас ердөөсөө системээр зүгээр мэдчихэд тэрийг хэрэгжүүлж ийг их нэг ондоо мэдчихэд тэрийг хэрэгжүүлэхэд нь намайг туслаж дэмжиж өгөөч гэдэг бас нэг ондоо байхгүй. Тэгэхээр байгууллагад байгаа тэр нэг дарга нар тийм үү бизнес төлөвлөгөө хийдэг баг оюутны ажил юм хийждэг тий тэгэл нөгөөх нь алга бэлдсэн дээр за төлөвлөгөө авдаг гэдэг нөгөөх нь мөрөдлийн жагсаалт болцсон байдаг тий тэгээ нөгөөх нь хийж биелдэггүй зарим нь үнэхээр нуглаад ард нь гарч идэг гэхдээ л нэг төлөвлөгөө 20 80 30% дутуу байдаг тий тэгэхээр энэ юуг нь өөрчлөөд OKR юуг нь өөрчлөөд тэр доороос 5 дахин өсөлтийг үзүүлээд байгаа зорилго гэж яг юу вэ? Одоо бид нар ингээд жижиг деталаар нь ойлгох хэрэгтэй юм байлээ. Тэрнээс биш бид нар за төлөвлөгөө гаргаа тэгээд төлөвлөжээ тий. За мэдээж яг хамгийн эхлээл нөө судалгаа шинжилгээнүүдээ хийн SWOT хийлээ ч юм уу тий. За эднээсээ гаргачлаа. За яг энэ дээрээсээ бид нар яг ямар зорилт авах юм бэ? Зорилго гэдэг чи одоо яг юу юм бэ гэдгийг хамгийн эхлээд ойлгох хэрэгтэй юм байна. За зорилго гэдэг бол за мэдээж яг ямар төрлийн зорилго байх вэ гэдэг чинь хүртэл их чухал тий. Тэр энэ жил яхаа борлуулалтаа нэмэх гэдэг юм уу? Орлогоо өсгөх гэдэг юм уу тий? Харилцагчаа тогтоон барих гэдэг юм уу? Ямар төрлийн зорилгод байх вэ тий? Эсвэл байгууллагынхаа ажилтнуудыг одоо сайжруулах гэдэг юм уу? Мэдлэг ур чадварыг тий. Гэх мэтчлэнгээр ингээд зорилго гэдэг зорилгын төрлөөдөө эхлэж ялгах хэрэгтэй юм байна. Тэгээ зорилгоо яг жинхэнэ тодорхойлж сурах хэрэгтэй юм байна. За энэ дээр зорилгоосоо эхэлж алддаг тий. Дараа нь байгууллагуудад ингэж шүү дээ. Яг тэр нарийн нандин гоё юмнууд бол тэр зөвлөх үйлчлэгээ сургалтын дотор байгаа байх л та. Ихэнх байгууллагын удирдлууд бол за эн чинь тэгээд яг хэрэгжүүлэх гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр
OKR яг тэр юуг өөрчлөлт, тэр хэрэгжилтийг өөрчлөлт юм уу? Ажилтныг өөрчлөлт юм уу? Хэмжүүрийг өөрчлөлт юм уу? Хяналтыг сайжруулалт юм уу? Яадаг юм? Таны саний хэлсэн бүх юмнууд чинь байгаа. Бүгдийг өөрчлөлт. Бүгднгийн цог өөрчлөлт байхгүй. Тэгээд би системээр нь гэж яриад байгаа ч юм байхгүй. Хамгийн эхлээд мэдээж хэрэг төлөвлөгөө байж гэн тий. Төлөвлөгөөгөө гүйцэтгэхэд одоо хийх ажлын жагсаалтнууд нь байж гэн. Тэр хийх ажлын жагсаалтыг одоо мэдээж хэрэг хийх үү? Тэр ажилтнууд хийж штэ тий. Тэр ажилтнууд ингээд хийхэд нь тэр яаж хийх үү? Одоо тэр аргачлалыг нь тэр менежерүүд нь яаж заах вэ? Тэр хүмүүстэйгээ яаж харилцах вэ? Тэрийг сургалтаар заах вэ? Бүгдээрээ сургалтаар заадаг ч ямар хугацаа орох вэ? За сургалтын дээр бол 16 нийт 16 цагийн сургалт байдаг л да. Нийт 16 цагийн хичээлийг 1 цагийн 1 жил давал 16 жил заах нэ. Тийм шүү дээ. Тэгэхээр нэг цагийн 1 өдөр заавал 16 хоногийн дотор заачих нь шүү дээ. Тийм. Гэхдээ 16 хоногийн дотор сурвал үрдэн гарах уу? Гарна шүү дээ. Нөгөө хүн чинь ингээд дунд нь турших завгүй заалгаад байгаа шүү дээ. Зүгээр болох уу? Зөв одоо хамгийн гол нь тэгэж хэлээд байгаа шүү дээ. Бид нар мэдлэгээ авчаад одоо стандартаар яг хэрэгжүүлж чадчихна гэж байдаг. Практик байхгүй учраас бид нар тэрийг нэг унгаачаад байдаг. Тэгвэл OKR Mongolia франчайзын онцлог нь тэр хүн яг байгууллагад очиж хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаа өгдөг юм уу? Ер нь сургалтын хугацаа хэдий? Ямар хугацаатай? Яг бид нар ингэдэг байгууллагууд янз янз авдаг л да. За эхлээд ингээд сургалтаа авчлаа тий. За 2 өдрийн 2 бүтэн өдрийн 3 бүтэн өдрийн ингээд сургалт янз янзаар лав л да. За тэгээд авчаад яг хэрэгжүүлэх тохиолдол дээр бидрээс нэг хамгийн ихний нөгөө пайлот хэрэгжүүлдэг жижиг хэсгээр нь хэрэгжүүлнэ. За тэрийг бол удирдалтаа авчдаг. Эхний нэг удирдалтаа аваад бид нар хойноос нь ингээд хэрэгжүүл дээр нь цуг яваад ингээд юм. За их байгууллагууд бол жилээр нь авч ин тэ улирлаараа ингээд дандаа хэрэгжүүлж явдаг. Улирлаар бид нар дүгнж яв. Тэгээд нэг их дундаж байгууллагууд бол жилээр авдаг. Зөвлөх үйлчлэгээ. Тэгвэл хувь хүн одоо маркетинг газрын дарга тий одоо манай салбар. Эсвэл одоо хүн нөөцийн газрын дарга, эсвэл санхүүгийн газрын дарга ч юм уу. Эсвэл одоо борлуулалт төгөлтийн хэлтс ч юм уу. Тэдний лидер ч юм уу. Эсвэл тэндээс тэрний лидер болохыг хүсэж байгаа одоо залуу ажилчид тий ирээдүйн экспертүүд OKR сургыг гэвэл ямар хугацаа зарцуулах? Адилхан дээр 16 хичээлийг үзэх юм уу? Байгууллагт өөр юм уу? Хэрэгжүүлэлт нь. Хувийн дээр. Хувь хүн ихэнхдээ бол нөгөө сертификат авах гэдэг сургалтанд орж ирдэг л тий. Тэгэхээр нөгөө яг олон улсын тэр стандартыг хангасан тэр сертификатыг авна гэдэг маань маш хамгийн нэгдүгээрт тий. За хоёрдугаар за хугацааны хувьд бол бас яг адилхан. Одоо 24 модуль хичээл байдаг. Тэр нь 16 цагийн хичээл байдаг. Нэг цагаар. Тэгвэл манай подкастыг үзэж байгаа залуучууд маань 24 модуль сургалтанд өөрийнхөө цаг заваар багштайгаа дураараа тохироо явж болох юм уу? Эсвэл яг одоо франчайз OKR Mongolia-гийн юм хуваарийн дагуу орох юм уу? Яг анхаарчны сургалтыг бид нэр 7 хоног болгон зарлж байгаа. Дунд болон түүнээс дээш шатны сургалтуудыг удирдалтаа нэг удаа зарлж байгаа. Тэгээд ер нь бид нар вебсайтн дээр бүх мэдээллүүдэд тавьсан байгаа. OKR Mongolia гэдэг пэйж бас байгаа Facebook дээр. Линкд нь бас байгаа. Тэгээд мэдээллүүдийг тэндээс авчих бол. Зөв вебээс авчих юм байна шүү дээ. OKR Mongolia цэг юм ээ. Монголд болдог одоо хамгийн том хүндрэл бол энэ монгол хүн аяга залхуу байна. Монгол хүн одоо ажил хийхгүй байна. Болохгүй байна гэд маш хэлдэг. Тэгтэл яг үүндээ бол энэ монгол хүнд буруу байхгүй байна. Ер нь менежмент гүйцэтгэлээ зорилгоо зөв тодорхойлж чадахгүй, гүйцэтгэлээ зөв хэмжиж чадахгүй, түүнийг одоо сайн тайлгнаж чадахгүй ч гэдэг юм уу. Алдаагаа зөв болж чадахгүй ч гэдэг юм уу. Энэ зүйлээс болоод байдаг. Компани болгоны шүдний хүчин шүү дээ. Тэгэхээр нэг сайн хүн авсан, нөгөөх нь одоо лаг гээл ороод ирсэн. Тэгээл нэг сар 2 сар харсан шалт нэмээд цалингаар шатчихлаа гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг OKR шийдэж чадах уу? Гол асуудал нь яг энийг шийтгэжл бид OKR-ыг оруулж ирж байгаа. Хамгийн гол нь бид нар байгууллага дээр гүйцэтгэл болохгүй байгаа нөхцөлийг бид нар сайжруулъя гэдэг л энэ асуудал байгаа шүү дээ. Одоо зүгээр нэг 10хан ажилтнтай 20хан ажилтнтай жижиг компани төртөл одоо тэр бол маш том асуудал. Нэг үнцэнтэй ажилтаа ороод ирдэг. Нэг бол цалин мөнгө юм дээр одоо нэмэн барина гэсээр байгаараа явчихдаг. Таны гайгүй хөхт ороод ирлээ. Нэг бол нөгөөх нь лаглаг ямарж ороод ирдэг 2-3 сарын цалин. Өөрөө дээрээс нь байгууллага 3-4 сараар хохироод тэгэд хүнчгүй ажил үр дүн бүтээмжчгүй дээрээс нь цалингийн зардлаар шатцсан. Баахан өөр хүний дээшлүүлсэн. Одоо компаниудад бол асуудал юм л байна л да. Энэ асуудлыг OKR яг шийдэж өгч чадах уу? За энэ бол ердөөс хоёр талын асуудал байна тий. Нэгдүгээрт одоо мэдээж хэрэг за ажилтан хэдий сайн ажилтан байлаа гэд тэр тухайн компани зорилго нь тий яг юу хийх гэж байгаа гэдг нь тодорхой бос байх юм бол энэ хоёрын хооронд үйл ойлголцол үүснэ тий. Тэгэхээр OKR-ыг зарчдаг байна шүү дээ. Энийг засна. За нөгөө талаасаа болохоор мэдээж хэрэг байгууллага төлөвлөгөөгөө маш сайн боловсруулсан тий. За өөрийнхөө одоо зарах гээд байгаа тэр зорилгоо тухайн ажилтнаа ойлгуулах нь бас аюул чухал тий. За тэг яг ямар үр дүн гарах вэ? Үр дүн дээр бид нар суйрлая гэд ингэж явах нь бас нэг арай ондоо болно. За тэгэхээр зөвхөн цалин аваад ингэж суух биш, үр дүнд суйрлсан тэр ажилтныг бий болгоно гэсэн үг байхгүй. Байгууллага өөрөө тэрийг бий болгодог. Эсвэл нөгөө эсрэгээрээ нөгөө орж байгаа ажилтан бас өөрөө тийм байх боломж байдаг. Жишээлбэл одоо ингээд зар дээр байна л да тий. Одоо ажлын ядаа зангам гэж юм уу тий. Ингээд байгууллагууд ингэж байж байна. Тэгмээд OKR хэрэгжүүлж
чаддаг одоо туршлагатай ч юм уу те тэрний мэдлэгтэй тийм ажилтан авна гэсэн зарууд хүртэл одоо гарч ирж байна те. За энэ бол аюул сайн үр дүн. Тэгэхээр нөгөө байгууллагын одоо менежерээс дээш түвшний ажилтнанд маш их хэрэгтэй те энэ өртөөсөө карьерийн замналт нь их хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яг энэ ажлаа гардаад ямар нэг үр дүн гаргачих юм бол тухайн ажилтан ч гэсэн өөрөө би энэ байгууллагт ороод ийм үр дүн гаргаж чадсан штэ. Миний хүчинд энэ байгууллага ийм болсон штэ гэдэг ийм сэтгэл ханамжийг бас авах боломжтой байна. Үйлдвэрийн ч гэдэг юм уу нэг худалдааны шинэ компани OKR Mongolia-гийн одоо сургалт 16 модуль захиаллаа. Гэтэ энэ нэг хүн дөө эсвэл байгууллага дөө? Байгууллагад нь бачин. Гэхдээ нэг хүнийх бол бид нөгөө паблик зарлаж байгаа. Олон нийтэд зарлаж байгаа. Тэрний хэлсэн бол ерөөсөө анхан донд гүнзгий гэдэг нөгөө пабликт олон нийтэд бол зарлаж байгаа. Тэр бол тусдаа сургалт. Байгууллага дээр бас авч байгаа. Байгууллагын нь бас адилхан сургалт. Гэхдээ байгууллагын одоо тухайн байгууллагын нийт 15 хүн оролцож болохоор тийм одоо танхимын хэмжээний тийм сургалт байдаг. Зөв. Тэгэхээр тэр маань яг адилхан л одоо 16 цагаа тухайн байгууллага 7 хоногт тойрол 7 хоногийн дотор дуусчихна. 2 хоног чахал 2 хоногт дуусчих нь шүү дээ. Мөн үү? Бид тэгж ойлголоо зөв. Зарим байгууллагууд бүр юу яадаг л та. За 4 цагийн чинь сургалтыг 3 цаг болгоод авчи. Та нэг зүгээр ингээд workshop байхгүйгээр зүгээр ингээд мэдлэг өгчөөч гэж тэгдэг. Тэгж болно. Ер нь байгууллагын өөрийнх нь уян хатан бид нар бол уян хатан ажилладаг. KPI гэл байна те. Одоо маш их андуурж шүү дээ. OKR бол өөрөө гүйцэтгэлийн менежментийн систем байгаад байдаг. KPI бол ганц төгрөг доллар юан гэдэг шиг хэмжээр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ялгааг та нэг маш товчхон салгаад хэлээд өгөөч. Байгууллага одоо машин гэдэг аваад үзье те. Машинаар ингээд аваад үзэнгүүт бид нар мотор явж яадаг те. Тэр мотор нь бол OKR гэдэг л. KPI болохоор яг урдлын хянах самбар гэдэг чинь бид нар тэр зэрэг бензин байна. Мотор зөв ажиллаж байгаа халзээ. Тэр хянах самбар бол KPI. Тэр байгууллагын тэргүүл ажиллагааг явуулдаг зүйл бол OKR гэсэн. Мотор нь OKR. За. Хэрэгжүүлэхдээ ихэнхдээ улирлаас жилээр гэж би ойлголоо ярианд дундасч. Тэр нэг жилийн дараа бол энэ OKR Mongolia-тай харилцсан байгууллагуудын өсөлт харьцангуй одоо сайжраад хамт олонний уур амьсгал сайжраад бүхэн тодорхой болоод те шинэ ажилтан захирал хоёрын хооронд ямар ч одоо мэдлийн зөрүү байхгүй болоод мөн үү бүгдээрээ нэг зорилгоо нэг чигтээ зөв ойлгоод те алба бэлцийн дарагтаа загнуулдаг биш байгууллагын алсын харааны төлөө ажилдаг тийм хүмүүс бий болно гэж би ойлголоо зөв. Зөв яг зөв. Бид нар нээлттэй ил тод байна те. Тэрээс нь бид нар уялдаа холбоо маш чухал байдаг те. Байгууллага дээр ингэж яж маркетингийнх нь нэг ажил хийж хахад борлуулалтынх нь нэг өөр ажил хийж яадаг те. Хүний нөөцийнх нь бас нэг өөр ажил хийж яадаг. Санхүүгийнхэн өөр ажил хийж яадаг. Хоорондоо нөгөө газар хэлцээний даргууд нь заримдаа уялдаа холбоогүй заримдаа бүр ингээд дундаа орцсон ч байдаг те. Ингээд энэ бол ердөөсөө энэ ил тод те харилцаа холбоог уялдааг ингээд системийн тасалдaltaгүй болгодог юм систем байдаг. Окей. За OKR Mongolia franchise Монголд орж ирснээр тий нэг эксперт биш franchise ороод ирлээ шүү дээ. Систем ороод ирлээ. Энэ систем ороод ирснээр энэ OKR International өөрөө тий ирээдүйд AI-тай болж гин үү, нэгдсэн системтэй болж гин үү. За сурсан хүмүүсээ сертификат International хүлээн зөвшөөрсөн магадлал идэвхжүүлсэн олон улсын сертификат өгч гин. Нэр зог нь одоо International Web дээр maybe байрших баг. Тэгээд хувь энэ дээр за байгууллага дээр одоо тэр OKR-ийн AI ч юм уу, програм хангамж ч юм уу, тэ давхар бүртгэллийн систем ч юм уу, тийм процессын систем ч юм уу, тэр OKR International-ийн ирээдүй юу руу явж байна? Яг OKR International бол бас л том байгууллага тий. Тэр чинь ганцхан одоо OKR-ыг заагаад байдаг юм байгууллага бол биш аахгүй тий. Тэгэхээр нөгөө байгууллагын маш олон төрлийн одоо зөвлөх үйлчилгээнүүд үзүүлж байгаа тий. Тэгэхээр ер нь хаашаа явж байна гэхээр тэртээ тэрнгүү бас AI хийж байгаа. Тэгээ сургалтуудаас ингэж явж байна. Тэгэхээр зөвлөх үйлчилгээ одоо сургалтын юм байгууллага байхгүй. Тэгэхээр энэ одоо байгууллагын чиглэл нь одоо бусад байгууллагуудыг 10 дахин хөгжүүлэх тийм боломжийг олгож байгаа ийм байгууллага байна гэж үзэж болно. Тэрнээс тэр интернэшнл байгууллага хаашаа явж байна гэдэг нь биш тий. Энэ байгууллага тэр тухайн одоо өөрсдийнхөө зөвлөх одоо сургалтанд хамрагдсан энэ байгууллагуудын өсөлтөнд нөлөөлж чадна гэсэн. Таны одоо ойрын 5-10 жилийн зорилго тий ямар хүсэлт юм бол байна? OKR Mongolia-гийн хувьд. За OKR Mongolia-гийн хувьд их том зорилготой байгаа. Монгол улсын хэмжээнд ер нь энэ OKR системийг хэрэгжүүлдэг болоосаа гэдэг юм хүсэл эрмэлзэл байгаа. Ягаад гэвэл энэ хүн болгонд хувь хүнээс эхлээд байгууллага, групп компани бүгдэд хэрэгтэй ийм систем. Бид нар хувь хүн хөгжиж ээж, тэ байгууллага хөгжиж ээж, улс орон хөгжинэ гэж би боддог. Тэгэхээр ерөөсөө энэ системээр нь тэ одоо маш олон төрлийн юм одоо арга аргачлал тэ эднээс ингээд нэгтгсэн юм байгаа учраас энүүний бүгдээрээ сурчаач тэ гэдэг энэ хүсэл эрмэлзлийн дор OKR Mongolia би болсон байгаа. За тэгэхээр энэ одоо 3 жилийн одоо төлөвлөгөө байгаа. Нийт Монгол улсыг хамарсан энэ OKR
системийг танилцуулна гэдэг бүх одоо Монгол улс аяараа мэдсэн байх ёстой гэдэг юм зорилго тавьсан байгаа. Тэгэд энэ бол биелэх болов гэж бодож байна. Тийм ч учраас энэ подкаст гэж хийж байгаа тий. Одоо хувь хүн хүртэл одоо яаж одоо бид нар энийг зааж чадах уу, яаж энийг ойлгуулж чадах уу гэдгийн төлөө одоо бид нар явж байгаа л гэсэн тий. За баярлалаа. Үгээр Монголыг сая хувь хүн сурж болоод байгууллага дээр авчаад тий. Байгууллагуудаас аваад төрийн байгууллагууд хэрэгжүүлж болох юм уу? Ингээ болов яах вэ? Ердөөсөө энэ чинь ерөөсөө төрийн байгууллага, төрийн бус байгууллага тий корпорац, хувь хүн гэдэг ингээд бүх хүмүүс аль нь ч хэрэгжиж байна. За ингээд өнөөдрийн дугаарыг үзсэн подкаст одоо энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. OKR Mongolia-гийн франчайз эрхийг эзэмшигч, эксперт, судаа түүний байгууллагатай OKR Mongolia-гийн тухай ярилцлаа. Та бүхэн өөрийнхөө бүтээмжийг, өөрийнхөө хүсэл тэмүүллийг, байгууллагынхаа албаныхаа бүтээмжийг, гүйцэтгэлийг илүү одоо хяналттай, илүү үнэн бодиттой үр дүнд 5-10 дахин өсгөхийг хүсвэл OKR Mongolia цэг-имэн сайт тандаад мэдээлэл ороо. За ингээд эксперт судаадаа баярлалаа. За баярлалаа. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж.